За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргээд өнөөдөр нэгэн шинэ дуу дөнгөж сая хийж та бүхэндээ бас нурхуулъя гэж доод. За бүхнийг уучлал. Энэ үгийнхаа санааг нөгөө GPT лөө чат GPT тэрлөө үгийнхаа санааг хэлж өгөөд тэгээ үгээ бишүүлсэн байгаа бүхнийг уучлал. Салхи зөөлөн үлээж, сэтгэл минь гонигтайж, савл хийвэл би шанаж, өнгөрсөн лөө шургана. Нулимс мэт борооч, намайг дагаж уйлна, нүгэл бишээ энэ бүхэн зүгээр л хайр байсан. Уучлал, бүхнийг уучлал, үгийг нь биш зүрхийг нь сонс, уучлал, өөрийгөө уучлал, уучлал бол ухаарлын эхлэл. За энэ шинэ дуу дөнгөж сайн зохиочоод
нэг шин дуу өнөөдөр төрлөө. Ингээд та бүхэн бас сайхан сонсоод би одоо дотроо аль болох одоо хүний сэтгэлд бас нэг бодогдуулах үг болгон бас утга учиртай. Хүн ер нь юу дуулж ийн, ямар дуу дуулж байгаагаас маш их бас одоо амьдралын асуудал бас шийдэгдэг. Дээрээс нь үг бол маш их хүчтэй. Тийм учраас нөгөө үгээр зохихоор сүгээр зөх гэдэг шиг үг бол ямар хүчтэй юм бэ гэдгийг одоо би маш их ойлгодог бөгөөд зүгээр нэг хүнд одоо үгийг хэлж чадахгүй ч гэсэн дуугаараа альгуугаараа ингэж одоо хоёлын юм хослуулан урдаж хүн төрөх маань бол маш том зарлага байдаг. Ингээд та бүхэн минь бас энэ дууны өмнөөс бас нэг бас бодож тунгаах бахаа гэж бодож байна. Тэгээд дуу минь таалагдвал би бас үнэхээр гоё жаргалтай яг дуучих гоё мөршийн дуучид бас өгчөж болно. Өөрөө ч бас давхар бас дуулаад үдээж болно. Хүн болгон одоо ерөнхийдөө хүний амьдралд бүхнийг өнгөрсөн бүх юм одоо бодож шаналах биш. Бүхнийг зүгээр сайхан мартаад уучлаад өнөөдөртөө жаргалтай маргаашуд яахгүйгээр яг өдөр бүхэндээ өнөөдөртөө жаргалтай явж явах юм бол маш зөв юм байна гэдгийг би бас өөрөө бодож явдаг. Тэгээ өдөр болгон би өөрийнхөө алдаа бүхнийг засаж өөрийнхөө өнгөрсөн адаанаасаа суралцаж тэр бүхнийг бас бусад түгээж зааж ойлгуул нэг хүн ч гэсэн миний хэлж байгаа ярьж байгаа үгнээс бас нэгийг бодож тунгаагаад аваасай гэсэндээ би одоо нуруу мэтгэлийг хийж хүмүүсээ сэтгэл зүрхийг бас гоё услах тэр л гоё эрдмийг би өөрөөсөө гаргахыг одоо их хүсэж тэмүүлж зорж явдаг нэгэндээ. Тийм манай монгол хүмүүсд бүгдөө аягүй гоё тийм дуучулсууд эртнээсээ л ерөөсөө дуу бол бидний одоо маш том ухаарлыг өгч идэг. Дуу бол өөрөө амьсгааны урлаг боловч бас ухааны урлаг гэж бас хэлдэг юм байгаа. За ингээд та бүхэн энэ дууг сонсоод бас үгүүдийн бас би бодон бас дахин өөрөө шалгаж үзээд GPT чаттай цуг хамтраад үгээ зохиолоо. Баярлалаа. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их хайртай шүү. Баярлалаа.